Ассан хүмүүстэй нэгд. Астгүй хүмүүсээс хол бай. Асаах гэж ч астгүй тийм хүмүүсийг асаах гэж өөрчлөх гэж оролдож цагаа өрөх хэрэггүй. Энэ бол амьдралын хатуу хууль. Чинийг бол ассан хүмүүстэй, асан дөрлөдсөн хүмүүстэй нэгдэн. Нэг бол тэр асах гэж ч астгүй хүмүүсийг асаах гэж, асан дөрлөзүүлэх гэж, тийм үү? Цэнэглэх гэж хамаг хүч энерги барсаар агаад, эсвэл тэднэрт хамаг хүч энерги соруулсаар агаад өөрөө тэдний нэг болоод дуусна. Энэ бол оршихуун хууль байхгүй да. Би нэг ингээд олон ч ном уншсан, энэ төр гээд кино янз бүрийн юм үзсэн, ном сонио уншсан, ингээд байж хад ерөөсөө тийм юм байлээ. Энэ дээдсийн хүрээлэн гэж байдаг. Тэгэд ядуус гээд байдаг байсан. Эрт дээр үед бол тийм үү. Тэг яагаад ийм байдгийм бэ? Яагаад ийм ялгаатай юм бэ? Энэ ижилхэн байж болдгүй мүү? Хүн бүгд л нэг байх ёстой шүү дээ энэ төр. Тийм хөөрөлгөн бодлын төрөл байлсан. Мацаан байхт бол тийм үү. Үгүй юм байлээ л дээ. Тэр чинь өөрөө оршихуун хууль нь тийм юм байна лээ. Энэ ертөнцийн өөрийнх нь оршихуун хууль. Дээр байдаг тэр дээдс язгууртнууд гэж байгаа тэр хүмүүс, тэр ертөнцийн одоо элит хэсэг, тийм үү? Тэд нар бол нийгэм бүх зүйлийг ингэж чирж явдаг хүмүүс. Тийм хүмүүс байдаг. Доор нь ингээд тэдний төлсөн галын ойр орчмоор тэр хавьд нэгсгээд нэг юм амьдэрдэг, тийм хүмүүс байдаг. Ядуус эдэргээд, тийм үү? Тийм хүмүүс байдаг. Энэ бол оршихуун өөрх нь хууль юм билээ. Одоо коммунизмын үед бол Ленин гэдэг нэг нөхөр байсан, тийм үү? Тэр коммунизмыг бий болгосон. Оросд коммунизмыг авчирсан нөхөр. Тэр бол бүгдийг ижилхэн байлгах гэж үзээд барааг үлдээ тийм ингэж байдгүй юм байна гэдгийг өөрөө сүлдээ ойлгосон баг, тийм үү? Тэгэхээр асан дүрлцсэн хүмүүстэй нэгд. Тэр астгүй, итгэхгүй тэр хүмүүсийг өөрчлөх гэж цагаа өрөх хэрэггүй. Хэрвээ чи тэднийг өөрчлөх гэж оролдох юм бол өөрөө тэднэртэй хамт байсаар байгаад, тэд нар чинь нэг юм юмыг дандаа нэг үгүйсгдэг нэг иймэрхүү хүмүүс байдаг шүү дээ ерөнхийдөө. Ямар ч итгэхгүй, тэгэл нэг хүний асаасан гал дээр ирээд ингээд дулаацаал, хоол унднаас нэг хороолцоол ингээд байж нэг тиймэрхүү итгэхгүй, тийм хүрээлэлд байгаа хүмүүст ерөнхийд нь зориулж яриад байгаа шүү дээ. Тэг зовлон дуус хулаагүй гэдэг цуврал яваад байгаа би. Тэгээд учир нь юу юм бэ гэх юм бол хамаг гол миний санаа бол юу юм бэ гэх юм бол тэр зовлонтой гэж бодоод байгаа тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх боломжтой. Тэр үл харин боломжтой. Гэхдээ тэр хүрээллийг өөрчлөхөөс нааш тэр хязгаарч өөрчлөгдөхгүй. Чиний эргэн тойронд ийм хуулдсан иймэрхүү нөхдөд байгаа тийм учраас чи тэднэрт хамаг хүч энерги бүх зүйлээ саруулдаг. Тийм учраас чи өөрөө ч өөдлөхгүй тэр хүмүүс л хизээж өөдлөхгүй хүмүүс. Тэд нар чамайг хажуудаа байгаад л баяртай байх болно. Чамайг хажуудаа байгаасаа л гэж болно. Чинд бодно. Чиний хүч энерги, цалин, мөнгө юу байдгийг нас бүх зүйлийг чинь тэд нар шимэгчлсээр хагаал. Тэгэл дараагийн хэнийг өөрсдийнхөө дараагийн шимэх, тийм үү, хуулцлах, хүч хөдөлмөрийн сорох хэнийг өөрсдийнхөө игнэнд илсүүлэх үйл гэж бодож байгаа тэр хүмүүс. Тэрний хүсэлт сонирхол ерөөсөө тийм байдаг. Харин тэр асан дөрлөдсөн хүмүүс бол өөр. Тэдний хууль өөр, тэдний дүрм өөр. Тийм учраас тэд нар нэг тийм итгэхгүй ядуу дараа тийм сэтгэлгээтэй, тийм ядуу дараа тийм хүмүүсийг өөрсдийнхөө игнэнд оруулахыг хизээч зөвшөөрдөг байхгүй да. Тийм хүмүүс хортой, тэр хүмүүсийн орчинд орж ирэхэд тийм хүмүүс маш хортой нөлөө үзүүлдэг гэдгийг тэр хүмүүс мэддэг учраас тийм хүмүүсийг юу хүрээлтэд оруулах нь байтугай ойр тулахыг ч хүсэхгүй. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тэрний үр дүн бол тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Өөрсдөө өөрчлөх гэж оролддог. Тийм учраас тэр хүмүүс өөр
За яг нэг ийм нийгмийн ажил ингээд одоо нэг буйны үүс гэх юмнууд байдаг тийм үү. Тийм тэр хүмүүс чинь тийм нөхөн үйл хийдэг. Тэгэхээр тэр нь байж тээ. Зүгээр яг нийгэмдээ зүгээр баг зэрэг ийм цацдаг. Тэрнээс биш игнэндээ тэр мэтийн хүмүүсийг бол хидэж тэр хуулц шиг тийм хачин тийм ачаагүй итгэхгүй астдгүй бадардгүй тиймэрхүү хүмүүсийг оруулдаггүй байхгүй да. Өөртөө хүрээлэлдүүл хизээч оруулахгүй. Зүгээр жоох юм шидэж магадгүй те. Маа гэл те. Тэрнээс биш тэр хүмүүсийг хизээч хүрээлэлдээ оруулахгүй. Оруулахыг хүсэгчгүй. Оруулна гэсэн тийм сэтгэлгээ тэднэрт байхгүй учир нь яагаад гэх юм бол тэд нар асаж бадарч явдаг хүмүүс учраас тэр дунд нэг юм өөртөөх нь галт ингээд дулаацаал нэг ингээл идэх хоолноос хороогоод байж нэг тиймэрхүү байж идэг тиймэрхүү нэг нөхдүүдийг игнэнд оруулахыг хизээч хүсдэггүй байхгүй юу да. Хэрвээ тийх юм бол тэр чинь өвчин үүснэ тийм үү? Ням бактери үүснэ. Тэр хүмүүсийг шин шидийн муу зүйл рүү уруу татна, уруу дороо болгоно. Тийм учраас тэр хүмүүс тэрнээс болгоомжлдог. Тэгэхээр оруулахчгүй угаасаа. Тэгэхээр чи тэр асан дөрлөсөн хүмүүстэй нэгдэг гэвэл чи тэдний дүрмээр ажиллана, амьдрна. Тэдний дүрмээр сэтгэнэ. Тэрнээс тэд нар чиний дүрмээр ажиллаж амьдарч чиний хүслээр өөрчлөгдөнө гэж байхгүй. Чамайг дагна гэж бол байхгүй. Тэгэхээр чи тэднийг дагна. Тэдний нэг болно. Чи тэднэртэй ижил зуршилтаа, чи тэднэртэй ижил хүсэл эрмэлзэлтэй, чи тэднэртэй ижилхэн асан дөрлөсөн гал сэтгэл, халуун сэтгэлтэй байх ёстой. Тэгжиж чи тэдний нэг болно. Тэрнээс биш нөгөө хуучин хүрээлэлтэй байсан шиг би ингэдэг юм аа, би ингэж боддөг юм аа. Тэднэрт тэд нар чиний үгийг хүлээж авахчгүй, сонсохчгүй, сонсохч хүсэхгүй цаа тий. Чиний дими яриаг сонсох хүсэл тэдэнд байхчгүй, тийм цагч байхгүй. Тэгэхээр чи тэдний дүрмээр л явна гэсэн үг. Тэдний нэг шиг тэдний шиг амьдрий, тэдний нэг нь болъё гэвэл тэдний дүрмээр амьсгална, амьдрна гэсэн үг тийм үү? Одоо усанд тэд нар жишээгээр ярив. Тэд нар усанд амьдардаг бол чи усанд дасна. Тэд нар ууланд амьдардаг бол ууланд амьдарч сурна. Өөр ямар ч зам байхгүй. Хүн хоёр замаар зэрэг явна гэж хэлж байхгүй тийм үү? Харин сонголт бол хүний амьдралд олон байдаг. Харин зам нь бол нэг л байдаг. Ямар ч хүн хоёр замаар зэрэг явна гэж байхгүй зү. Физикийн хуулиарч боломжгүй тэр бол. Чи нэг бол тэр бараан замаар явна, нэг бол гэрэлтэй замаар явна. Харин сонголт бол байгаад байгаа биз? Харин зам бол нэг. Энэ өөрөө оршин хууль байхгүй да. Тэр Стив Джобсын нэг кино байдгийг. Стив Джобсын тухай Стив Джобс гээд YouTube-с ороод хайхтал байж байгаа. Тэр кинонд гардаг Apple-аас Стив Джобс ч өөрөө хөөгдсөн шүү дээ тийм үү? Тэгээд буцаж ирэхдээ Стив Джобс шин төсөлтөд орж ирсэн байхгүй юу? Цоо шин төсөлтөд орж ирсэн. Тэгэл орж ирэл төсөлтөд танилцуулаад байж нэг мундаг инженертэй тэр бол мундаг нөхөр. Тэгээд тэр тэгж аахгүй. Үгүй одоо ийм компьютер ийм зүйл хийх боломжгүй. Одоо цаг нь биш ээ тэр гэдэг нэг юм зовлон тоошдог байхгүй. Тэнгүүт Стив Джобс яадаг вэ? Бас шууд чигаар. Одоо чигаар. Одоо юу гэдэг тийм. Бага юм аваад шууд гар. Ямар ч яриа байхгүй. Тэгээд энэ нөхөр ингээ өөдөөс нэг юм хэлэхэд ингэдэг байхгүй. Тэнгүүт чигаар. Чамаа гартаа дараа би ажиллаа үргэлжлүүлнэ. Тэ? Тэгэл дуусаа. Нөгөө яг нөгөө нэг цаазын тавцан дээр нэг юм заазуур үүдэх штэ тий. Ингээл 50 гот ингээл тасгээд толгойг тасч авчдаг тийм үү. Яг тэр шиг тасч авчдаг байхгүй. Ер нь Apple-ийн дүрм тийм байхгүй юу. Одоо ингээд энэ цахируу хөндийн нөхдүүд бол тэнд олон соёлтой компаниуд бай, олон төрлийн соёлтой тийм үү. Зарим нэг зөөлөн, зарим нэг хатуу. Apple бол тийм байхгүй юу. Маш хатуу. Apple-ыг өөдөн татхад хүн хэрэгтэй. Тэрнээс биш. Зүгээр нэг юм найраал те одоо яг байжиг дэ хөөрхи энэ гэсэн тийм хүмүүсийг Apple авдаггүй хийжээч. Тийм дүрмтэй. Тэр магадгүй Стив Джобсын өөрийн тэр үдэл бодолтой ч холбоотой байх.
Тийм учраас Apple-ийн дүрэн бол ерөөсөө тийм байд. Тэгэхээр яг тэрнтэй адилхан чи шинэ хүрээлэлд ороо шинэ амьдралаар амьдрий, сайхан амьдрий гэж хүсэж байгаа бол тэр хүмүүсийн дүрмийг дагна. Тэр хүмүүсийн хуулиар амьдрна, тэр хүмүүсийн зуршлаар амьдрна. Өөр ямар стан байхгүй. Нэгвэл тэр хуучин нөхдүүдэд засгаж байгаа энэ төр гэж хамаг цагаа үрээд ингээд мэдэрлээ бараа сүулдэ те хамаг хөдөлмөрөөс оруулаад ингээд хамаг залуу насаа бараад ингээд одоо юу гэдгийг хамаг эд хөрөнгөө бараад тэгээд дуусна. Тэр хүмүүс чиний асаасан гал дээр ирээд дулаацхыг л мэднэ, өөр тийм сэтгэлгээ тэр хүмүүст байдгүй. Тийм ч учраас энэ дээд доод ангилал энэ төр гэдэг юм байдаг орчлонд. Одоо хүмүүс ингэ ярих бах. Одоо ингэ арчлал штэ чинь. Арчлын нийгэм штэ. Бүгд тэгш хэрэгтэй штэ. Ингээд бүгд ижилхэн байх ёстой энэ төр гэдэг. Сайн юм ярьдаг хүмүүс те. Арчлал бүгд жигдэх нэг хууль зохиогоод тавьсан байгаа. Харин гэхдээ хаана байх вэ гэдгийг чиний өөрийн сонголт. Тэгээ арчлал байлаа гэдэг штэ те. Бүгд адилхан нэг тоон соолно гэсэн үг биш штэ. Тэгэхээр чи тэр дээр байх уу, доор байх уу, тэ? Тэр бол оршихуун өөрийнх нь хууль юм билээ л дээ. Ялцчихгүй. Заавал ядгардаг. Тэгшилэх гэж маш их үзсэн түүх орчлын ертөнцийн хүн төрлөختний түүхэнд байдаг байхгүй юу? Тэг аль нь ч бүтээгүй заа юу. Энэ бол оршихуун хууль юм байна гэдгийг би ойлгосон байхгүй юу? Ном сонин янз бүрийн уншаад ингээд даа. Энэ бол дээр доор ядгаа гэдвэл байх юм бай. Гэхдээ магадгүй ирээдүйд хүн ингээд хүн төрлөختөн маш дээд оюун ухаанд хүрээд бүгдээрээ ингээд аймын супер ухамсартай энэ төр болоод юм уу? Супер оюун ухаанлаг болоод тийм төсөнд хүрч магадгүй. Одоохондоо ямар ч гэсэн тийм нийгэм би болоогүй л юм тийм үү? Яг твдгш тийм бүгд ийм оюун ухаантай бүгд ийм супер болж амжаагүй л байна. Тэгэхээр би тэгээд ер нь бодсон. Энэ ерөөсөө л оршин хууль юм байна. Тэр дээд элит хэсгүүд нийгмийг ерөнхийдөө гүйгүүлж гэгэрүүлж авч явдаг юм байна. Үлдсэн хэсэг нь яг ингээл дагаал явдаг юм, гэрдэрдэг тийм үү. Тэгэхээр чи одоо ингээд байдаг штэ. Чи аль хүрээлэлд нь байх вэ гэдгийг бол харин чи өөрөө сонгоно. Одоо ингээд зүгээр энгийн жишээ лээ. Тэр нэг аялал зугаалгад явъя гэл ингээд хүмүүс ингээд аялтлыг зугаалъя гэл ингээд тэгэхэд нөхдүүд байдаг. Айгүй юмд итгэвчтэй те ингээд мөг төгрөг гаргасан чи ингээд санаачлаад юмаа ингээд явдаг нөхдүүд байдаг. За тэгээд нэг ингээд нийлээд ингээд мөг төгрөгөө цуглуулъя энэ төр ихээр те өгөх гэж байгааг мэддэхгүй, өгөхгүй ч мэддэхгүй, яах гэж байгааг нь явах гэж байгааг ч мэддэхгүй, явахгүй ч мэддэхгүй нэг юм хүн санжигнаад ингээд байгаад байдаг хажуугаар те. Тэгээ хаяад явах хэцүү, байгаад явах байх хэцүү ингээд зарим ингээд аваа явдаг тийм үү. Тэгээ аваа явахаар тэд нэр те ингээд нэг санжигнаад энэ тэнийгээр ингээд сажлаад юу хийж байгааг нь мэддэхгүй те. Хотлоо ингээд энэ тэнийгээр ингээд нэг ингээд цаг нөхцөөгөө яваад байдаг. Тэгээд нэг хүн ингээд жоохон хүүдэн сэрв энэ тэр ингээд болонгот тэгээ хүн ингээд нэг гал түүдэг ингээд гал түүд ингээд асаагаад ингээд явах хүйтэн биш үү те. Тэгээд хажуу дээр ингээд зогсчдаг те. Асаасан хойно гал асаасан хойно те. Тэгэхгүй тэр ингээд нэг мод зомолд ингээд цуглуулад гişүүн мод цуглуулад ингээд гал хүс ингээд тгийгээд тэгэхээр ингээд байгаад байдаг те. Тийм нөхдөд байдаг шээ те. Тэгээд гал асны дараа болохоор ингээд ирээд ингээд өөчөд ингээд хажуу дээр зогсчдаг те. Ингээд хоолоонд эргүүлээд тэргээр энэ тэр ингээд хэрэгтэй хэрэггүй мэрэгүүдээд яваад байдаг. Яг ямар үүрэгтэй нь мэддэхгүй тиймэрхүү нөхдөд. Тэгэхээр тэр элит хэсэг гэдэг чинь тиймэрхүү жишээ нэ тийм үү? Саяны энэ аялал зугаалгын жишээ. Тиймэрхүү нөхдөд байдаг шээ та нар мэднэ. Амьдралаар байж л гэдэг те. Ямар нэгэн болоход тэгээ те. Ингээд хүч энерги ямар нэг хүч хэрэгтэй, ямар нэг ингээд оролцоо хэрэгтэй юм болохоор ингээд ерөөсөө нэг тийм олигтой оролцоо байдгүй те. Худлаа нэг бараанаас чаашгүй те. Хүний бараанаас чаашгүй нөхдөд тийм үү? Идэхийн нэмэр айхын бараа гэдэг чинь тэр байхгүй юу? Идэх уух те одоо юу гэдгийг тийм болохоор нэмэр ингээ хороогоод идэг. Тэгээд ямар нэг юм ингээд одоо те төрөний аяллаа жишээгээр зугаалгын жишээгээр ихтэй ингээд мод гişүү юм хом цуглуулж ирээ ингээ гал хүс сүлчих юм үгүй. Түлцэн хойно болохоор ирээд ингээд өөчөд хажууд ингээд сайхан дудаахан байшаа те энэ ингээ байгаад идэг те. Тиймэрхүү нөхдүүд байдаг амьдрал дээр.
Энэ бол зөндөө. Ер нь энэ чи яг адилхан байхгүй юу? Тэгэл найз нөхдийн хүрээлэл, амьдралын хүрээлэл чинь ямар байна? Чи яг л тийм байна. Тэгэхээр чи тэр хүрээллийг засаж тийм үү сайжруулж, асааж, бадраан нэтэр гэж цагаа өрхийн оронд зүгээр тэртэй холбоосоо зүгээр тагс зохиол гарахаас өөр ямар зам байх. Чиний цаг, чиний нас бүх зүйл хязгаартай. Чиний хүч, энерги хязгаартай. Хязгааргүй энерги гэж байдгүй байхгүй да. Физикийн хуулиараа боломжгүй, хязгааргүй зүйл гэж байх боломжгүй, мөнхийн гэдэг зүйл байх боломжгүй. Бүх зүйл хязгаартай, хэмжээтэй физикийн хуулиараа. Тийм. Оршин хуулиараа дээр доорын ялгаатай байдаг. Ил багада зөндөл ном уншдаг байсан. Миний аав бол маш шинжлэх ухааны тэгээд ингээд одоо тийм шинжлэх ухаан, соёл урлаг тийм зүйлтэй холбоотой маш их гой сонин сэтгүүл юмнууд ном сонин их уншдаг, захиалдаг байсан. Тэг учраас ингээд би бол маш их уншсан. Гэхдээ баг байсан болохоор зарим зүйлийг ойлгохгүй байсан юм билээ. Хүн болгон яагаад адилхан байж болдгоо юм бол хүн болгон зарим нь яхаараа жаргаад зарим нь яхаараа ингэ зовдөг юм бол бүгдээрээ л адилхан гоё байх ёстой шүү дээ энэ төр гэл юм. Тэр хүмүүс өөртөөсөө л болдго юм лээ. Тэр сул дорой хүмүүс өөртөг нь сэтгэлгээ тэр байж байгаа тэр хүрээлэл нь тийм учраас тэгэл тэндээ дуусдаг. А тэр элит хэсэг бол тэр дээр л байна. Энэ бол ерөөсөө оршин өөрөх нь хууль юм байна. Нэг хүчтэй хэсэг байхад нэг сул хэсэг заавал байдаг. Гэрэл байхад сүүдэр байдаг. Зурдаг хүмүүсүүд мэдэх байх тийм хар цагаан цаасан дээр харандагаар ингээл гэрэл сүүдэр хоёр холилдоод зураг бүтдэг тийм үү. Тэнтэй ижил. Тэгэхээр гэрэл байв сүүдэр байвал гэрэл бий. Цагаан гэж юу хар бий. Тийм. Өндөр гэж юу нам бий те. Тэнтэй идэхин дээр гэж байвал доор гэж бас байна. Тийм. Бүх зүйл ангилалтай, хэмжээтэй, өөрсдийн гэсэн хуультай, дүрмтэй. Чи тэр ядуу дорой хүмүүсийн хүрээлэлд байдаг бол би тэндээс гарыг эндээс би амьдралаа өөрчлөе гэх бол чиний амьдрал өөрчлөх бүрэн боломжтой, бүр 100% боломжтой. Тэгвэл чи тэр хүрээлэлээ тас зохиод тэр хүрээлэл рүү ороход хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэгээ ганцхан хүсэл эрмэлзэл байгаад болчихгүй. Тэр хүмүүсийн дүрмээр чи амьд, тэр хүмүүсийн хуулиар тэр хүмүүсийн мөрддөг дүрм журм гэд тусдаа бий. Тэгэхээр чи тэрийг л дагна. Тэгээ зөвхөн дагна гэхээр чи тэгээ тэр хүмүүсийг нөгөө термний илжих шиг юм уу эсвэл ажлын мал шиг ингээ зүгээр хэлсэн болгоны дагна гэсэн үг шил дээ. Чи өөрийн гэсэн бодолтой, өөрийн гэсэн хүсэл эрмэлзэлтэй байх ёстой. Тэр хүмүүс тэрийг шаардна мэдээж тэр хүмүүс. Угаасаа тэр хүмүүс тэрийг л хардаг хүнээс. Тэгээс тэр хүн мөнгөтэй байна уу, өндөр нам байна уу тэднээс нэг тийм чухал биш. Тэр хүний сэтгэлгээ, тэр хүний одоо үзэл бодол, тэр хүний ирээдүйн хүсэл мөрөөдөл тэрийг л харна. Тэгээд тэр хүсэл мөрөөдлийн төлөө яа тэмцэж тэр чинь чамайг ажиглана тэр хүмүүс. Тэгээд хэрвээ чи үнэхээр тэрэнд ингээд тэр хүрээлэлд багтахыг хичээгээд тэр найз нарын тэр эднэртээ найзлахыг хүсээд ингээд чи өөрийгөө өөрчлөөд ингээд хэрэгтэй хэрэггүй новшийн журшлаа ингээд авч хаяад ингээд ирэх юм бол тэр хүмүүс чамд энэ нөхрийг энэ залууг энэ бүсгүйг тийм үү өөртөө хүрээлэл байлгах болох юм байна. Энэ сайжрахын төлөө үнэхээр өөрхөн байж болох хэмжээгээр тэмцэж чадчихээн. Тэгэхээр энийг хүрээлэлтэй авъя. Хүссэн үсээгүй тэр хүмүүс аавна. Оруулна. Харин чи түрүүний нөгөө жишээ шиг те тэр хүмүүсийн асаасан гал дээр очивол ингээд гараа игэл ингээд дулаацаад ингээд те ингээд байгаад ах юм бол тэр хүмүүс чамайг тас гээл нөгөө цаазын тавцан дээр үүдэг заазуу шиг тавчаад хайчихна.
чамайг байлгах уу байхгүй юу энэ төр гэж бодоод илүү цаг үрхийг хүсдэг байхгүй да. Тийм хүмүүс илүү зүйл цаг зарцуулахаа хүсдэг, илүү зүйл хүчээ зориулахаа хүсдэг. Угаасаа тэрхээс өөр ямар ч арга байхгүй. Боломжгүй. Тэнцээ чинь эрүүл орчинд тэр чинь эрүүл орчин байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэнд ням бактери тийм үү? Ямар нэг өвчний ням бактери оруулахыг бид хүсэхгүй шүү дээ. Чи өвчтөе хүний аяа санаанаас идэж явах хүсэхгүй үсттэй. Өвчтөе хүний хус сунрыг өмсөө өвчин тусахыг өвчин авахыг хүсэхгүй үсттэй. Тэрнтэй л яг ижил байхгүй да. Тийм учраас тэр хүмүүс өөртөө хүрээллийг ингээд 24 цагийн камер ажиллаж байгаа юм шиг тийм үү? Баян ингээд ажиллаж идэг, харж идэг. Манай хөрөөл рүү хэн орж ирэх гэж чинь, яах гэж чинь, хэрэгтэй хүн орж ирэх гэж чинь, хэрэггүй хүн орж ирэх гэж чинь тийм үү? Чи завин дээр явж байгаа чи сэлүүрддэг, хамт сэлүүрддэг байх хэрэгтэй. Өөрөөсөө гарч болох хүчээр тэр хүчээ нөөгээд хотлоо ингээд хотлоо ангалзаад ингээд ингэх юм бол чамайг шууд завин дээрээс аваад шидчихнэ. Тэд нар илүү ачаа өөрсдөө үүрхийг хүсдэггүй байхгүй юу? Чи яг тэднэртэй ижилхэн ачаа үүрээд ингээд эсвэл ижилхэн гал бадраагаад түүдэх гал нэмээд түүдэх гал дээр мөчөр ирж нэмээд авчирч нэмээд галыг ингээд илүү асан дүрлзүүл хийх хүсдэг тийм хүмүүс байдаг учраас тэр хүмүүс үргэлж дээшээ явдаг. Тэр доор байгаа тэр хүмүүс бол тэгэл тэндээр дуусдаг. Тэгэл тэнцэнэ новшрол тэгээд дуусна. Би бол надад бол тийм зарим нэг тийм нөхдөд байсан. Ингээд миний асаасан гал дээр ингээд дулаацдаг тий ингээд одоо миний хүч хөдөлмөрөөс ингээд идэж уугаад ингээд тэгээд ингээд явдаг гэсэн нөхдөд байсан. Би нэг өдөр шууд тас зогсон. Гэхдээ яг над шиг юм уу тэр Стив Джобс шиг ч юм уу тийм сэтгэлгээтэй хүмүүс орсон ховор штэ. Цөөхөн зарим хүмүүс нь намайг тэгдгийн яравгарч гэдэг, зарим нь ааш мутаач гэдэг янз янзаар л хэлдэг. Их зан гаргадаг ч гэдэг зарим. Тэр нь бол надад ямар хамаагүй юу гэж хэлэх юм надад ямарч падаггүй. Би өөрийнхөө орчинд өвчтөө ямар нэг муу энергитэй одоо муу зуршилтай хүмүүс оруулахыг хүсэхгүй. Яг тэрнтэй адилхан чи тэр сайн энергитэй газар тэр сайн энергитэй хүчтэй асан бадарсан асад дүрлцсэн хүмүүсийн дунд байхын тулд чи бас өөр асад дүрлцдэг байх хэрэгтэй. Тэдний гал дээр гал дүл дээр дүл нэмдэг байх хэрэгтэй. Тэгжээж чи тэнцэн хэрвээ чи зүгээр ассан галд нь ингээл дулаацаад насыг барчнаа гэж бодох юм бол тэднийг хуурна гэж бол байхгүй шүү. Тэд нар чинь оюуны өндөр түвшинд төрсэн хүмүүс байдаг учраас хин намайг бид нарыг ингээд аргалж байгаа зүгээр нэг бидний хүчээр ингэсгээд амьдрах гэж нэдийг тэр хүмүүс зүгээр ингээд хараал мэднэ баг. Тийм мэдрэмжтэй өндөр түвшинд мэдрэмж нь хөгжсөн сэтгэлгээ ингээд хөгжсөн тийм хүмүүс байдаг учраас чамайг зүгээр ингээд нэг хуучин тэр байсан хүрээлэлтэй байдаг шиг ингээд байсан тэр нэг хувалц шиг хүмүүстэй адилхан ингээд тэр хүмүүсийн хүч энергийг сороод ингэсгээд амьдчихна гэж бодох юм бол эндүрл шүү. Айгүй том эндүрл болно. Чамайг зүгээр тасгээл чавчаа чинь. Эсвэл тэр завин дээрээс ингээд аваад шидчихнэ. Сэлүүр чамд байсаар хахад чи сэлүүртэхгүй. Ингээд байгаад хам тэр хүн чамд тэр хүрээлэлд байгаа хүмүүс чамд аваад шидчихнэ. Өрөвдөхгүй. Тэгээд тэр Стив Джобс гэдэг байхгүй. Тэр инженерийг шууд газар дээр нь халж хайдаг. Ямарч найргүй. Тэр хүн тэр инженер өөдөөс нэг тайлбар тавих гээд оролддог байхгүй юу? Энд чи боломжгүйгээд хилцснийхээ дараа ингээ өөрийгөө бас сайруулах гэдэг шээ тэр инженер. Тэнгүүд тэрнтэй нэг ч үг сольдгүй. Шууд чи гар чамаг гарсны дараа ажиллаа их ингээ тэгээ шууд тэр нөхрийг бол тэр Стив Джобсын одоо Apple-ийн ерөөсөө тэр соёлын тийм байхгүй юу? Тин гал дээр гал дүл нэмдэг хүн хэрэгтэй. Бусд нь бол манай асуудал биш. Тэр өөр газар ажиллавал ажиллана хамаагүй. Тэр ямар компанид ажиллаад тэр Apple-ийнх нь хамаагүй. Стив Джобсын хувьд хамаагүй. Тийм хүн байсан учраас Apple номер 1 байгаа өнөөдөр. Ямар ч өнөөдөр хувьд тийм. Ирээдүйд хэн номер 1 болохыг мэдэхгүй байна. Гэтэ чи ингээд тэр хүмүүсийн зүрмээр байж ингээд ажлын юм асыг тэр хүмүүсийн үгийг ингээд ёслон дагна гэсэн үг биш. Зүрх зүйл байвал зүрн, хэлэх санаа бодол байвал хэлнэ,
Ингээд би энэ ажлыг чинь ингээд дааж аваад ингээд хий, ингээд тгээ ингээд сайжруулъя энэ төр гэх юм бол тэр хүмүүс харин чамайг илүү их үнэлнэ. Зөвхөн ингээд нэг ажлын бас ингээд үгийн дагаад байвал тэр хүмүүс бас эргэлзэж эхэлнэ. Энэ чинь одоо хаашаа юм бэ? Юм шин юм боддгоо, шинээр сэтгэдэггүй, боддгоо, сэтгэдэггүй ингээд нэг ажлын маш шиг нөхөр байна гэл. Тэр найзынхаа хүрээллээс ч юм уу, ажлын хамт олонны хүрээллээс ч юм ингээд халаад хайж чинь чамаа. Тийм. Тэгэхээр чи өөр гэсэн бодолтой, өөр гэсэн үзэл бодолтой тэрний хөдөлгөөд зогсож чаддаг. Тийм байх бол тэр хүмүүс харин ч чамааг үнэлнэ. А энэ хүн бол өөрийнхөө төлөө зогсож чаддаг юм бол өөрийнхөө хүрээлэл тэнц хэмжээний хүн байна гэж ойлгоод чамааг хүлээж авах нь тодорхой. Тэгэхээр тэр хүмүүстэй ямар нэг аргаар ойртохыг хичээ, тэдний хүрээнд нэгдэхийг хичээ. Худалдан авалт хийдэг юм уу, сургалт юмд нь суудаг юм уу, яадаг байдгийг мэдэхгүй. Ямар нэг арга. Гэхдээ муу зайлаар биш те. Муу зайлаар орж ирэх гэж ийм гэдгийг тэр хүмүүс тэргүй мэднэ. Тийм учраас чи тэдний хуурах гэж оролдоод хэрэггүй. Би тэр үйлсэн те. Тэдний оюун санаа бүх юм өндөр хөгжсөн хүмүүс байдаг учраас зүгээр нэг энгийн хүнээр ингээ хүнд хууртчдаг хүмүүс биш байхгүй. Тийм учраас чамайг шин сэтгэлээсээ юмыг бүтээе. Бий болгоё. Тэ? Чинийг санаачлаа энэ төр гэж хичээж ийн үгүй юу гэдэг чинь тэр хүмүүс мэдэрнэ. Тийм учраас чи тэднэртэй ижил хэмжээнд байж тэднэртэй адилхан сайхан амьдрахыг хүсэж байгаа бол одоо байгаа новшин амьдралаа өөрчлөе гэж бодож байгаа бол тэгэл тэдний замаар л орно. Сонголт олон бий гэхдээ зам нэг л бий гэж бид түрүү хэлсэн тийм үү. Тэгэхээр ертөнцийн хууль угаасаа өөрөө тийм байхгүй да. Чи нэг бол сайн байна, нэг бол муу байна. 2 3 4 5 гэсэн юм байхгүй. Тийм учраас сонгосон замдаа үнэнч бай. Тэгээ тэрнийхээ төлөө ингээд хасан дүрлцсэн